За 2016 оны одоо 1 сарын 29-30-ны өдрүүд одоо дарханд одоо Улаанбаатар төмөрзөн 150 залуучууд цугларч одоо залуучуудын одоо зөвлөл одоо байгуулагдсан байгаа. Түүний дагуу одоо салбар зөвлөлүүд одоо хуралдаж одоо сая 2-3 одоо салбар зөвлөлүүд одоо байгуулагдсан байгаа. За үүнд одоо удирдах газрын залуучуудын зөвлөл, одоо зам засварын машин стажийн залуучуудын зөвлөл, за замны 2 дугаар ангийн залуучуудын зөвлөл, за холбоочин залуучуудын хөдөлгөөнч гэсэн одоо ийм олон залуучуудын холбоо байгуулагдж байгаа одоо залуучуудын төв зөвлөлөөс одоо баярлалт талархсан одоо дахин илэрхийлье. За залуучуудын одоо төв зөвлөлөөс зохион байгуулж байгаа энэхүү одоо цуврал лекцэнд одоо Улаанбаатар төмөр замын шилдэг, оюунлаг залуучуудыг тодруулах одоо ийм одоо цуврал лекц одоо эхний одоо лекц өнөөдөр явагдах байна. За энэ маань одоо оюунлаг Улаанбаатар төмөр замын одоо хөгжилд одоо Улаанбаатар төмөр замын залуусын оролцоог одоо нэмэгдүүлэх. За түүнд одоо оюунлаг залуучуудыг нэм дэлгэрүүлэх одоо ийм үйлсэд одоо анхны одоо цуврал лекц анхны одоо өдөрлөг болж байгаа одоо баяртай байна. Одоо цуврал лекц нээлүү хэмээн Улаанбаатар төв зөвлөлийн тэргүүн цогтыг урьж байна. За юуны өмнө залуучтай энэ үчийн мэнд хүргье. Өнөөдөр Улаанбаатар төмөр замын залуучдын зөвлөл байгуулагдаад тодорхой ажлууд хийж байгааг нэг нь өнөөдөр цуврал лекцүүдийн эхэл тавигдж байна. Өнөөдрийн цуврал лекцүүдийг манай сургалтын орооноос зохион байгуулад ингээ одоо эхлүүлэх үйл шат явж байна. Улаанбаатар төмөр замын залуучууд хөгжих ёстой, нэгдэх ёстой. Бид нар Улаанбаатар төмөр замын хөгжилдөө гар бие оролцох, өөрсдийгөө хөгжүүлснээр ирээдүйн төмөр замын залуучуудыг төлөвшүүлэх, өнгөрсөн үеийн ахмадууд өнөөдрийг бий болгосон манлайлж байгаа ах нараасаа, эгч нараасаа суралцах ийм одоо үйл явцууд хуучин бол одоо залуучуудын нэгдлийг бий өгч харж байгаа гэхээр энэ бол одоо мэргэжил харгалзахгүй, алба харгалзахгүй, өөрөөр хэлбэл салбар гаргалзахгүй, хоорондоо мэдээлэлээ солилцох, бидэнд юу байгаа юм бэ? Бид юу илүү анхаарч, судалж, тэмүүлэх ёстой юм бэ гэдэг зүйлийг харах нь энэ цуврал лекцийн одоо үндсэн зорилго болж байгаа. Саяхан одоо 7 хоногийн өмнө байна. Манай Педерсийн залуучууд төмөр замчдын дуу үжгийн чуулга дээр Эрдэнэцэн хэдийн хамлам Баасан сүрэн ламыг авчирч лекц үнэлсэн. Тэр зааланд бид нар зурмгийн дөнгөөр хорл замын дарга үзлэгээр загнуулах гэж очдог байсан бол тэр өдөр бүгдээрээ баярлж, бүгдээрээ инээж сайхан гэгээлэг мэдээ авсан ийм сайхан өдөр болсон. Тэгээ тийм учраас энэ арга хэмжээг зохион байгуулсан Педерсийн залуучууд бас баяр хүргье бүгдээрээ. За гэх мэтлийн ажлууд араараасаа хөврөх ёстой, сар бүр томоохон лекцүүд явах ёстой. Хоёр чиглэлд лекцүүдийг авч үзэж байна. Эхний зүйл юу гэхээр бид хүн байх учир юм бэ? Залуу хүн ямар байх ёстой? Яаж эрч хүчийг авч явах ёстой? Эрхтэй залуучууд маань эр хүн гэж юу хэлдэг юм? Ямар хүнийг бид сайн эр хүн гэж одоо хүн болгонд өгнөд байгаа юм? Ямар хүнийг аав гэж үзээд? Сайн аав байхад бол бид юу анхаарах ёстой? 40 хүртэлх насны залуучууд энэ дээр илүү анхаарах ёстой. Тэрнээс цаашаа бол залуучуудаа сураадаг ийм одоо зүйл рүү орно. Энэ хүртэл өөртөө сурч мэдж боловсрох ёстой. За эмэгтэйчүүд нь эмэгтэй хүн гэж ямар хүн байх юм?
ямар зан чанарыг агуулж явах хэвээр. Сайн ээж байхад бол ямар байх хэвээр. Гэсэн ийм одоо чиглэлийн лекцүүд сар болгон явуулж явъя. Энийг байгууллагууд сар сараар нь дааж авч явъя гэдэг байдлаар зохион байгуулахаар ярилцчихэд Улаанбаатар загилааны аж ахуйн нэгжүүд бол хэн дээр бүгдээрээ дуу нэгтээ хүлээн зөвшөөрж энэ залуучуудаа заавал залуу гэдэг авахгүй энэ загилааныхаа хүмүүс төвийн хэсэгтээ шугам замд мөн яг энэ хэлбэрээр бүгдээрээ зохион байгуулах хэвээр. Манай сайн шанны залуучууд сая зохион байгуулалтын нэлээд хэдэн бас салбар зөвлөлүүд байгуулагдаад байгаа. Энийхээ үр дүнд залуусын хөгжлийн төвийг дормогод бий болгоё. Сайн шандад бий болгоё гэж ирж. Тэгэхээр энэ бүх зүйлүүд бол санаачлага хүн болгоны сэтгэл оролцоо байх юм бол хаач юу ч одоо байгуулах тэнд байгаа залуучуудыг ямар ч хэмжээнд замын удирдлагын хэмжээнд өшөө Монгол улсын одоо төр зэсэг барих хэмжээнд нь бэлдэж тэр залуустайгаа хамдарч тэр залуусуудын одоо хүсэл зорилгыг дэмжих юм одоо бүрэн боломж байна гэж харж байгаа. За нөгөө лекц юу гэхээр мэргэжлийн лекц бид нар бас хэд хэдэн чиглэлээр өмнө бас ярьж лээсэн. За энэ лекцийг яаж явбал оновчтой юм гэхээр өнөөдөр манай одоо Улаанбаатар төмөр замын стратегийн одоо бодлогын хэлцээний дарга нэмд аваа дарга энд лекцийг тавихаар ирсэн байгаа. За дараагийн лекцүүд албадынхаа чиглэлээр ашиглалтын залуучууд нэгдээд нэг лекц уншээ. Замын аж ахуйн залуучууд нэгдээд нэг лекц уншээ. Вагоны аж ахуйн салбарын залуучууд нэгдээд нэг лекц уншээ. Энэ 14 хоног болно. 10 сар хүртэл аваад үзэх юм бол нэг албадын залуучууд нэг л удаа лекц тавихад болох юм. За Улаанбаатар төмөр замын өнгийг Улаанбаатар төмөр замчид ер нь улсын хэмжээнд яаж хөгжих ёстой вэ? Бид өөрсдөө хэрхэн эергээр энэ нийгэмд Монгол улсад төмөр замын залуучууд хөгжиж байна. Төмөр замын залуусууд сэрж байна, өөрчлөгдөж байна гэдэг ийм одоо зүйлүүдийг харуулах ёстой юм аа. Тэгээ өнөөдрийн лекцэнд хүрэлцэн ирсэн, энэ лекцийг сонирхож ирсэн залуучуудаа бүгдэнд нь ажлын амжилт, ар гэрдэн сайн сайхныг хүсье. Дараагийн лекцүүд улам сонирхолтой болно. Та бүгд маань магадгүй энд лекц уншиж зогсож байгаа хаа. Та бүгдээ амжилт хүсье. За ингээд цуврал лекцийн эхний зочноор залуучуудын төв зөвлөлийн төслийн хорооны ахлагч бизнесийн хөгжлийн хэлтсийн дарга Нэмдав бүрж байна. За бүгдээр нь нөрөө мэндийг хүргэе. Бүгдээрээ одоо ажил албаа тараад энд юм сонсохоор ирсэн та бүхэнд бол одоо би өөрийнхөө зүгээс болоод одоо эрхэлж байгаа энэ бизнес хөгжлийн хэлтс стратеги хөгжлийн хэлтс гэдээ хэлсэн. За өмнө нь стратеги хөгжлийн хэлтс гэсэн нэртэй байсан. Эндээс одоо явуулж байгаа энэ үйл ажиллагаануудын талаар бол талархаж одоо мэдээлэл өгнө. Одоо ингээд энд байгаа бэлтгэсэн материалаа яг мэдээлэлээ би өгнө. Энд хүрээнд эндээс асуух юм байвал те энэ дээрсэн шууд одоо асуугаад ингээд харилцсан байгаа мэдээлэлээ хуваалцаад ингээд явах нь бол арай зөв болох болов гэж би бодож байна. Тэгээ та бүхэн энэ юунд бол идэвхтэй оролцоорой гэж хүсье. Эхний ээлжинд бол би бэлдсэн одоо материалаа танилцуулна. Дараагийн хэмжээнд бол ерөнхийдөө төмөр замд одоо яг баримтлагдаад явж байгаа хэрэгжихээр одоо төлөвлөгдөж байгаа ямар одоо төслүүд байна. Энд ер нь залуучууд бид одоо ямар байдлаар ер нь оролцох боломж бидний хувьд харагдаж байна гэдэг ийм асуудлууд дээр төвлөр хэд бол ярих гэж бодож байна. За ингээд юугаа эхлэе. За эхлээд бол ийм байгаа. Ерөнхийдөө хөгжлийн асуудал гэдэг яригдхлаар та бүхэн бас нэлээд зарим нь бас сонирхоод энэ манай хэлтсийн ч юм уу үйл ажиллагааны талаар бол төдийлөх сонсоогүй баг. Сая өмнө нь бол стратеги хөгжил гэдээ хэлсэн. Дараа нь бол бизнес хөгжил болсон. За стратеги хөгжил гэдэг бол гэдэг үйл ажиллагаа яагаад явагдсан бэ гэвэл ер нь бол аливаа байгууллага, аливаа улс орон хөгжихийн тулд бол тодорхой хэмжээний зорилгыг тавьдаг. Зорилгоо гаргаад тавьдаг. Зорилго нь бол урт хугацааны, дунд хугацааны, богино хугацааны гэсэн. За урт хугацааны гэдэг нь бол ерөнхийдөө 10-аас дээш жилийн тавьж байгаа том зорилтуудыг. За дунд хугацааных гэдэг нь бол үндсэндээ 3-аас 10 жил хүртэлхийг, богино хугацааны гэдэг нь бол 3 хүртэлх жилийн зорилтууд. За тэгээд ийм урт хугацааны зорилтыг яагаад дэвшүүлдэг вэ гэх юм бол аливаа хөгжлөө хэмжихийн тулд урт хугацааны зорилго тавиад тэндээ хүрж байгаа алхам бүрээ одоо үр дүнд нь хуваарлаж бид хаана явж гинүү гэдгээ бол одоо ингээд үр дүнгийн тооцож явдаг байгаа.
За манай Монгол улсын хэмжээнд бол энэ хөгжлийн яг ийм нэгдсэн одоо том ийм цогц хөгжлийн бодлого одоо ийм юмуд байхгүй явсаар яг одоо бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн юм хөгжлийн юу гэж хэлэх зүг байхгүй явсаар байжгаад сая одоо энэ 2 сар 3 сард бол сая улсын хурлаар Монгол улсын нэг хөгжлийн бодлого ороод батлагдсан байгаа. За энийг бол зарим одоо олон нийтийн хэрэгсэл мэдээлэлээр бол та бүхэн сонссон баг. Одоо энэ дээр бол ажилласан юм байгаа. За тэгээ ер нь дараа нь бол бизнес хөгжлийн гэдэг болсон гэдэг нь илүү зорилгыг илүү тодорхой болгоод заавал нийт одоо асуудал бол ер нь бол төмөр зам бол бизнесийн чиг баримжтай хөгжих ёстой юм байна гэдэг асуудал төр төвлөрөөд бизнес хөгжлийн хэлс болоод ингээд хөгжөөд явсан нэг юм замналтай юм байгаамаа. 2040 он хүртэл ерөөсөө ийм одоо 3 чиглэлээр байж болох юм а гэдэг нэг юм асуудал байна. За хамгийн ихний хувилбар нь болохоор бүс нутгийн сэргэн мандалт гэж нэрлсэн байгаа. За хоёр дахь нь бол хятад ногоорхон гэж байгаа. За гурав дахь нь бол баялагын хямрал гэсэн. Тэгээд та бүхэн бас гайхчихж магадгүй яагаад ийм 3 байгаа юм бэ гэж байгаа. Тэгэхээр аливаа байгууллага улс их орон хөгжихдээ бол нөгөө амьдрал баян учраас яг нөгөө нэг ингэж хөгжнө гэдэг тэр хатуу бол юмыг бол баримтлахад бол бас бэрхшээлтэй байдаг. Тийм учраас байгууллага болоод улс орнууд бол яадаг вэ гэхээр за бид бол хөгжлийн арга зам бол одоо ийм хэлбэрээр явагдах юм байна. А гэхдээ магадгүй бидний төсөөсөнд хүрэхгүй бол энэ хэмжээнд хүртэл унж болох юм. Одоо байдал муугаар бодох юм бол ийм хэмжээнд байж болох юм. А энэ тохиолдолд бид бол ийм арга хэмжээ авч ингэж явна гэдэг нь арай нэг дотны төвчний хувилбарт юм. За дараагийнх нь болохоор хэрвээ магадгүй одоо бүх зүйл сайнаар эргээд нөхцөл байдал сайжраад илүү бидний төсөөсөө сайн байвал ямар байх вэ? Тэгэхээр илүү сайн хувилбарыг гаргаж ирдэг. Тэр үндсэндээ бол энэ 3 болоод энэ 3 байдлаар ингэж одоо төсөв төлөвлөдөг бол энэ бол ерөнхийдөө баг одоо энэ тогтсон жишг. Нэг өсөндөө 3 байдлаар төлөвлөдөг. Тэгээд одоо хэрвээ төсөөл муудах юм бол бид нар энэ арга замаар төсөөл сайжрах юм энэ арга замаар гэдэг. За энэ жишгээр ерөнхийдөө энийг бол бас ингэж байдлыг харж ингэж үндсэн 3 хувилбарт тэр олон одоо мэдээж хөгжлийн юу бол олон хүчин зүйлээс хамаарна тийм ээ. Маш олон хүчин зүйлээс хамаарна. Тэр бүгдийг багцлаад 3 юм хувилбар байж болох юм аа гэдэг. За бүс нутгийн сэргэн мандалт гэж байгаа. Эхнийх нь. Энэ юу хэлээд байна вэ гэх юм бол бүс нутаг гэдэг маань одоо бидний яг одоо Монгол улсын бүс нутгийн Төв Азийн одоо тийм энэ бүс нутгийн тодорхой хэмжээний энэ хэсэг улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа бол нэлээд хоорондоо бол нэгдэж нягтрна. За энэ тохиолдолд бол манай эдийн засаг бол энэ нэлээд эрчимтэй одоо хөгжих юм аа. За яагаад энэ бүс нутаг ингээд сэргэн мандалт хэлбэртэй болох юм бэ гэх юм бол энд бол ямар нэгэн одоо улс төрийн хийгээд ийм саад бэрхшээл бол тулгархгүй. За ийм жишгээр хөгжүүл одоо ямар үр дүн төрөх вэ гэдэг. За энэ хувилбарын энэ бол одоо мэдээж энэ 2013 онд энэ материал бол хэвлэгдэж гарсан байгаа. Тэгээд энэс хойш бол болж байгаа үйл явдлуудыг та бүхэн анзаараад ингэх юм бол одоо Оросын улбооны улс гэх тийм ээ. Европын улсуудтай харилцаа бол муудаад одоо буцаад ингээд бүгд нэг хятад улстай харилцаагаа сайжруулаад ингээд энэ бүс нутгад үндсэндээ аваад үзэх юм бол өөрчлөлт явагдаж байна тийм ээ. Өөрчлөлт явагдаад энэ хоёр эдийн засаг харилцаа хамааралтай одоо ажиллаад ингээд эхлэхэд энэ орчмын бүс нутгийн эдийн засаг бол мэдээж өөр голдролоор явж эхэлнэ. За ийм байдлаар энийг одоо бүс нутгийн сэргэн мандалд явахад яах вэ гэдэг байдлыг харсан хэсэг. За хоёр дахь нь бол хятад ногоорхон гэж байгаа. За хятад ногоорхон гэхэлэр бид нар манай Монгол улс бол уул уурхад одоо түшгэлж одоо уул уурхаа хөгжих ёстой, зарим нь бол заавал уурхаа хөгжихгүй байх ёстой гэдэг ингээд олон маргаантай байна тий. А яг энэ асуудалтай холбоотой. Хятад ногоорно гэдэг маань бол хятад улс аль болох түүхийн эдээс одоо түүхийн одоо боловсруулаагүй тэр хэрэглээгээ бол аль болох хязгаарлаад эрчим хүчээ бол аль болох ногоон одоо тий сэргийгт эрчим хүчнээс гаргаж авах. Энэ чиглэл рүү хятад улс ерөнхийдөө бодлогоо 2000 гэхэд чиглэлд явуулах юм бол хятад ногоорхон гэсэн энэ хүчин зүйл илүү түлхүү одоо манай эдийн засгийн төлөвлөнө. Яагаад вэ гэх юм бол хэрвээ хятад улс ийм бодлого баримтлаад эхлэх юм бол манай одоо уул уурхайн бүтээгдэхүүнүүд урагшаа бүгд найрамд хятад улс руу гаргах тэр үйл ажиллагаа бол бас ирээдүйд тийм ч ихээр явагдахгүй. За энэ тохиолдолд яах вэ? Гэдэг нэг бас хүчин зүйл те. Гэдгийг авч багтал судалсан байна. За гурав дахь нь бол баялагын хямрал гэж байгаа. За энэ нь бол улс их орнууд бол одоо
хоорондоо одоо бүс нутгийн улс орнууд харилцаа бол тийм тааламжгүй болоод эхлэхэд бол ямар одоо эдийн засагт манай Монгол эдийн засагт ямар одоо байдал одоо бий болох вэ гэдэг байдлыг аваад үзсэн. Тэгээд энийг яагаад би эхлээд түрүүлж ярьж байгаа юм бэ гэх юм бол энэ асуудал энэ гурван одоо жишээлбэл Монголын хөгжлийн энэ эдийн засгийн хувилбар нь үндсэндээ манай Улаанбаатар төмөр замын хөгжлийн одоо хэтийн төлөв ямар байх вэ гэдгийг үндсэнд нь бараг харуулж байгаа. Энэ аваад үзэх юм бол жишээлх юм яагаад вэ гэвэл хэрвээ хятад ус одоо Новорно гэдэг одоо ийм одоо тэг чиг хандлага баримтлаад аль болох одоо тэг ногоо эдийн засаг руу ингээд хөгжил нь хандах юм бол энэ их одоо манай гаргаж байгаа манай улс одоо гаргахаар зорж байгаа энэ их түүхий эд тийм үү. Төмөр замаар олчлон тээвэрлэгддэг. Төмрийн өдөр тэ жонш нүүрс одоо экспортын чиглэлийн энэ юмнууд бол бас багаснаа л гэсэн үг. Энэ тохиолдолд манай одоо байгууллага цаашдаа ямар чиг баримжаа баримтж ажиллах вэ? Энэ экспорт татраад ингээд байхгүй болоход бидний одоо орлого бас тэр хэмжээгээр буурна тий. Энэ үед яах вэ гэдэг юм. Гэх мэтээр ингээд энийг бол эхэлж ярьж байгаа нь бол өөрөө Монгол энэ Монгол улсын хөгжлийн чиг хандлага баримталж байгаа энэ үзлүүд бол яа харахгүй манай компанийн үйл ажиллагаа энэ юмтай бол шууд уялдана. Яагаад гэх юм бол ер нь бол энэ тээврийн салбар Улаанбаатар төмөр замыг бол бас ерөнхийдөө учир мэд хүмүүс бол ярьдаг тий. Эдийн засгийн толио гэж ярьдаг. Монгол яагаад гэх юм бол эдийн засгт болж байгаа бүхий л одоо тий савлгаанууд одоо үнийн өсөлт, үнийн бууралт, за эрэлт хэрэгцээний өсөлт бууралт тий энэ юм бүхэн бол Улаанбаатар төмөр замд бол мэдрэгдэж идэг. Төмөр замчууд бол тэрийг бол маш сайн мэдж идэг. Яагаад гэх юм бол экспорт нь гаргаж байгаа бүтээгдэхүүн бүгдээрээ төмөр замаар дамжиж байна. Импортын бага бүтээгдэхүүний бид нар 80% гадаад улс орноос авч их нь бол мэдээж төмөр замаар дамжиж орж ирдэг. Тийм учраас бол энэ бол үндсэндээ баг Монгол эдийн засгийн бол шууд хэлчихэд барометр гэж хэлж болно. Тийм учраас энэ юмыг бол одоо саний нөхцөл байдлуудыг бол ингэж төвхөө судалж үзэх шаардлага бол гарч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө товчхондоо 3 ийм одоо хөгжлийн чиг хандлага бол ирээдүйд бол байх юм байна гэдэг юуг бол мэдээллийг бол та бүхэнд энэгээр дамжуулж өгж байгаамаа. Жоо онцлогтой байгууллага. Хоёр улсын хамтарсан байгууллага тий та бүхэн мэдж байгаа. За яг ийм байгууллага бол яг Оросын улбооны улстай хамтарсан ийм байгууллага Монголд 3 байгаа. Тий Эрдэнэт үйлдвэр, Монгол уулын Монгол Орос Сувет гэдэг. За нөгөө хоёроосоо манайх бас зарчмын хэмжээ ялгаатай. Яагаад гэх юм бол нийт хувь нийлүүлэгчд маань бол 50-50% хувь нийлүүлэгчтэй. Хоёр улсын засгийн газар ингээд хувийн эзэмшдэг. Тийм учраас хөгжлийн хувьд бол манайх арай жоохон онцлогтой. Тэгэхдээ ерөнхийдөө бид нар энэ Монгол эдийн засгт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд яаж хөгжиж ийн гэдэг тэр зарчмыг бол бас бид нар мэдэрч явах хэрэгтэй. За тэр утгаараа би зүгээр ерөнхийдөө чиг хандлага нь ямар байна вэ гэдгийг би товчхон үзүүлэх гэсэн. Тэр нөгөө Word дээр нэг энэ компаниудын нэг юм юу байгаа, зураг байгаа. Тэрийг харуулад тэн дээр ирчих. Тэгээ би жишээ болгоод нэг 3 тийм доошлуулад энэ зургийг яачих тий. За яг юунаас MCS за дараагийн компаниг явуулчих MCS-ийн 5 богдос гэдэг хэлчих тий. Томоохон компаниудын хөгжил за тэдний одоо өсөлтөөс бол бусад одоо тэр жижиг компаниуд үйл ажиллагааны шалтгаалаад ингээд явдаг нэг ийм жишгтэй тийм учраас энэ компаниудыг судлаад авч үзсэн. За эхнийхэн зүгээр энэ 5 богд групп гэдэг 95 онд жишээлбэл ингээд хамгийн анх бол зүгээр гэрэл зургийн үйлчлэгээний үйлчлэл үзүүлэхээр байгуулагдсан. За эдний эрхэм зорилго нь бол хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлээд салбар бүртээ манлайлна гэсэн эрхэм зорилготой. За тодорхой том ийм групп компаниуд бол өөрсдөө гэсэн баримтлах зарчимтай байдаг. За бид аливаа шинжилэлтэй хөл нийлүүлэн алхах нь бид цаг үргэлж өөрөө өөрийгөө хөгжүүлнэ. Бид багаар хамтран ажиллана. Бид бүтээлч хандлагыг эрхэмлэнэ гэсэн зарчимтай. За ингээд үндсэндээ нийт үйл ажиллагааг нь багцлаад харах юм бол те 5 үндсэн үйл ажиллагаа. Аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, байгууллагууд хөрөнгө оруулалт ингээд. За жишээлбэл аялал жуулчлал дээр эднийх ямар үйл ажиллагаатай явуулдаг вэ гэхээр те Кемпинский хаан палас гэдэг. За та бүхэн нэг мэдэх бах. За жуулчин гэдэг туцаад компани Airlink Mongolia гэдэг энэ бол энэ агарын тээврийн билет худалдаалдаг хаан. Үйлдвэрлэлийн Улаанбаатар гурил, Улаанбаатар хэвлэх үйлдвэр. За худалдаа үйлчлэгээний чиглэлээр бол 5 богд,
5 богд финанс, 5 богд интернэшнл үлэмж, 5 богд за Локситан гэдэг. За барилга үйлдвэрлэл хөрөнгө Монгол машин гинцээр 5 богд констракшн. За хөрөнгө оруулалтын чиглэлээр говь хувьцаат компани Хаан банк, за Заман сервисес гэдэг гэх мэт олон ийм салбарт үйл ажиллагаа явуулж байна. MCS эрхэм зорилго дэлхийн хөгжлийг Монголд гэсэн эрхэм зорилготой юм байна. За бас мөн адил маш олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Эрчим хүч, дэд үтгэц, мэдээлэл харилцаа холбоо, үйл хөдлөл хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэл. За яагаад энэ компаниудыг ингээд тодтогч илүү яриад байгаа юм бэ гэхээр Улаанбаатар төмөр замын хөгжлийн асуудлыг ярихад хүмүүс та бүхэн мэдж л байгаа бох. Янз янзаар л одоо ерөнхийдөө хөгжих ёстойгоо ярьдаг. За та бүхний олонх нь бол сонссон баг тийм ээ. Төмөр зам бол одоо тээврийн үндсэн үйл ажиллагаагаа эрхлээд тээврийн бус юмнуудаас бол салах хэрэгтэй. За жишээл 15,000 хүн ажиллаж хахад 9,000 тээврт ажиллаж, 6,000 үндсэн бус салбарт ажиллаж байна. Тэд нар маань бол одоо энэ 9,000 хүнийхээ бий болгосон энэ одоо тийм ээ орлого энэ юмнаас одоо ингээд хүртээд ийм байдлаар явж байна. За энийг бол одоо тусад нь бие дааж гаргах хэрэгтэй, бие дааж хөгжүүлэх хэрэгтэй ч гэдэг юм уу. Ингээд янз янзын санал юмнууд явдаг. За энийг одоо энэнийг судалж энд нэг одоо чиг одоо ийм хариулт өгөхийн тулд бусад өнөөдөр манай одоо энэ компаниуд одоо ямар байдлаар хөгжиж байна гэдгийг ерөнхий хандлагын эндээс харахын тулд энэ компаниудыг жишээ авч ирсэн. За та бүхэн сая харсан баг тийм үү? Энэ компаниуд шүү дээ. Бүгдээрээ аль нэг чиглэлийг биш шүү дээ. Эхлээд үйл ажиллагаа явуулахдаа тодорхой нэг чиглэлийг барьж хөгжиж исэн боловч цаашдаа хөгжлийнхээ явцад бол маш олон чиглэлд орсон байгаа. Олон салбарт зэрэг орсон. Яагаад олон салбарт орсон бэ гэдэг ийм асуудал гарч ирнэ те. Яагаад гэвэл манай Монгол улсын эдийн засаг бол өөрөө жижиг эдийн засаг. Дан аль нэг бараа бүтээгдэхүүнийг баримтлаад тэрүүгээрээ бол тэр компани дагнсан үйл ажиллагаа явуулаад амжилтанд хүрээд томрно гэх бол боломжгүй. Тодорхой салбарын үйл ажиллагаа гаргаад тэнд ашиг олох юм бол бусад салбарлууд руу хөрөнгө оруулах замаар бол ингэж томорч хөгжих ийм шаардлагатай. Ерөнхийдөө зүй тогтвол ийм байгаа. Тэгэхээр Улаанбаатар төмөр зам бас энэ одоо нийтлэг чиг хандлага энэ юмнуудыг бол судалж үзээд манад одоо тий компаниудаа бид бол одоо үндсэндээ төмөр замын нэг баланстай нэг за 60-аад аж ахуй байгаа бах тийм ээ. Тэгэхээр эдгээр чи яг үндсэндээ аваад үзэх юм бол хуваагаад үзэх юм бол яг энэ компаниудтай адилхан ийм тустай үйл ажиллагаа явуулдаг ийм одоо аж ахуйн нэгжүүд. Бид нар бол аж ахуйн нэгжүүд гэж ярьдаг тийм ээ. А бусад одоо бизнесийн байгууллагууд бол энэ бол компаниуд. Мэдээж хуулийн одоо яг юугаар бол Улаанбаатар төмөр зам гэсэн ганцхан хуулийн итгэхэд бусд нь бол одоо манай одоо салбар нэгжүүд гэж ярьдаг. Энэ бизнесийн зарчмаар бол эд бол тустай бие даасан охин компани хуулийн этгээдүүд болоод ингэж үйл ажиллагаа явуулж байгаа. За нэг ийм чиг хандлага байх нь тийм үү? Улсын чиг хандлага бол би түрүүний ярьсан нэг хөгжлийн чиг хандлага нэг 3 хөгж. За компаниудын хөгжлийн чиг хандлага бол нэг ийм байдлаар бизнесээ хөгжүүлж байгаа. За энэний дараагийн асуудал бол бусад улс орны төмөр замууд хэрхэн хөгжиж байгаа юм бэ? Бид ер нь энэ төмөр замынхын нийт одоо энэ улс орнуудын хөгжлийн төмөр замууд манай төмөр зам өөрөө одоо хаана явж байгаа юм бэ гэдэг асуудал бол гарч ирж байгаа маа. За ингээд судлаад үзэхэд за хамгийн ойрын жишээ бол за манай одоо Улаанбаатар төмөр замын одоо тал хувийг эзэмшдэг Оросын холбооны улсын төмөр зам байна тийм ээ. Оросын холбооны улсын төмөр зам бол одоо сая 200 мянган ажиллагчтай маш том төмөр зам. За тэр төмөр зам бол 2000 оноос хойш бол бүтцийн өөрчлөлт хийгээд одоо компани засаглал гэж яриад байгаа. Одоо манад бол сүүлийн үед нэлээх яригдж байгаа тийм. Компани засаглал шилжсэн. За энэ шилжилт бол 16 гэдэг чинь одоо 2000 оноос хойш 16 жил үргэлжлээд улс Оросын холбооны улсын засгийн газар нь бол 2030 он хүртэлх урт хугацааны бодлого гаргаад тэрнийхэн дагуу үе шаттай явж байгаа. Одоо бол 2 дугаар үе шатных нь бүтцийн өөрчлөлтөнд 2 дугаар үе шатных нь бол явж байгаа. За энэ чиглэлээр бол Оросын холбооны улсын юм байна тийм үү. За бусад дэлхийн улс орнууд ерөнхийдөө яаж хөгжиж гинөө гэхээр за жишээ болгоо зүгээр ярихад та бүхэн бол Японы төмөр замыг бол бас манайх бол бас
жилд бол тодорхой улсуудыг бол одоо Японы төмөр зам руу явуулаад туршлага судлаад тэд маань ирээд сонин дээр ингээд материал юм нийтлээд тэр хүнс та нар бол та бүхэн бол мэдээлэл авч ирсэн баг. Тэ хувийн төмөр зам, за улсын төмөр зам гэдэг ингээд хуваагдсан. Зүүн Японы төмөр зам гэдэг ингээд төмөр замд бол манай улсууд бол очиж туршлага судалдаг. За нийтлэг өөрчлөлтүүдийг энэ төмөр замуудын нийтлэг өөрчлөлтүүдийг аваад үзэх юм бол бүтцийн өөрчлөлтийг аваад үзэх юм бол үндсэндээ нэг хэд хэдэн хэлбэр байгаа. За хамгийн ихний хэлбэр нь болохоор дид бүтэц, суур бүтэц гэж яриад байгаа тийм ээ. Суур бүтэц дээгүүр нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа хөдөл бүрэлдэхүүн оператор гэдэг компаниуд нь нэг дор байдаг. Монополь ийм одоо төмөр зам ийм одоо төмөр замын хөгжлийн одоо ийм нэг хэлбэр байна. За энэ хэлбэр болохоор бол одоо манай Улаанбаатар төмөр зам бол энэ хэлбэрт бол багтана. За өөр ийм хэлбэртэй одоо хуучин бол одоо социалист гэж нэрлэгдэх орнуудын зарим ганц нэг орнууд бол одоо ийм хэлбэртэй байна. За бусад улс орнуудын ерөнхий чиг хандлага нь ямар байна вэ гэхээр суур бүтэц энэ дээр нь үйл ажиллагаа явуулж байгаа оператор хэрэг бол бүгд тусдан салгадаг ерөнхийдөө. Суур бүтэц бол улсын эзэмшлих. Тэрэн дээр явуулж байгаа операторын үйл ажиллагаа буюу тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд нь бол хувийнх байж болдог. Нэг ёсондоо одоо манайхаар аваад үзэх юм бол өөрийн хөдөл бүрэлдэхүүнтэй, боонтой, зүтгүүртэй компаниуд бол тээвэр их болцоотой. Одоо ингээд дид үтс гэдэг маань бол одоо гол замаа жишээлбэл аваад үзэх юм бол тий нийт бид нар бол манай нэг техник нэвтрүүлэх чадвар хоногт одоо 10-аас 12 хос галтрыг за 14 хос галтрыг гээд үзэх юм бол тодорхой галтрын нийтгүүдийг нь одоо тодорхой тарифаар бол одоо худалдаж аваад тэндээ тээвэр хэрэглэх юм болцоотой. За ийм зарчмаар бол энэ бол ерөнхийдөө бол дэлхийд бол хамгийн одоо түгээмэл байдаг ийм бол үндсэн төмөр замын бол ерөнхийдөө хөгжил. За энэ чиг хандлагаар бол за тэр ихэнх одоо хөгжингүү гэж нэрлэгдэх орнууд. За Европын орнууд, за мөн зүүн өмнөд Азийн орнууд бол энэ зарчмаар хөгжиж байна. Тэр бол үндсэндээ нийт бол дэд бүтцийг нь бол Солонгосын тэр KRNA гэдэг компани бол хариуцдаг. Тэр нь бол зөвхөн дэд бүтцийг хариуцдаг. За дэд бүтц гэдэгтээ юу орж ийн вэ гэхээр манайх бол зарим хүмүүс бол яадаг л та. Жохо хооронд нь холиод идэг. Зөвхөн одоо төмөр замаа, зөвхөн нөгөө нэг төмөр замынхаа одоо улс шороо тэрийг л дэд бүтц гэдэг хэлээд ингээд яг өмнө дид үтс гэдэг ойлголтод бол арай өргөө хүрээтэй ойлголт байдаг. Энд бол өнөөдрийн дид үтс гэдэг хэлэх юм бол бидний энэ яриа сууж байгаа энэ барилга байгууламж те бүх зүйл бол хамаардаг. Арай өргөө хүрээтэй ойлголт. За энийг хариуцсан бол энэ нь бол улсын мэдлийн компани байдаг. За нөгөөх нь болохоор Корел гэдэг төмөр замын компани. Тэр нь болохоор тэр тээвэрлтийн үйл ажиллагааг хариуцдаг. Ачаа олон зөвшөөрөл тээврийг хариуцдаг. За тэр компани нь бол тодорхой тарифаар бол дэд бүтцийнхаа үйлчлэгийг нь аваад тээврийн үйл ажиллагаагаа эрхэлдэг. За тэр компани хэлбэрийн хувьд бол олон нийтийн компани. За олон нийтийн компани гэхлээр бол бас юу толгой эргэж магадгүй. Олон нийтийн гэдэг маань бол үндсэндээ төмөр замчдын бидний хувьд бол бас нэг тийм зах зээлийн бид нар бол тийм ойлголт энэ юмд бол хайцсангуй бол ийм шилжээгүй учраас бага ойлголттой. Олон нийтийн гэдэг нь бол хувьцаа гаргаад хинч тэр компани ерөнхийдөө олон нийтийн хоёр хэлбэртэй тий хаалттай, нээлттэй гэж олон нийтийн компани. За хаалттай гэдэг нь болохоор тодорхой одоо чиглэлийн хүмүүст тэр хувьцаа нь одоо байдаг. Үйл ажиллагаа нь эрхлээд тэрийг нь бол тодорхой бүлэг хүмүүс бол эзэмшдэг. Бусад одоо дорын хүн эзэмшдэг гэсэн үг. Жишээ аваад ярих юм бол одоо төмөр замын компани байлаа гэхэд тэр төмөр замын компани тодорхой хувийг нь төмөр замд ажилладаг ажлагчид нь хувийн эзэмшдэг гэсэн үг. Жишээлбэл одоо Улаанбаатар төмөр зам гэдэг байх юм бол тодорхой 20% ч юм уу те 15,000 төмөр замчтай ингээд хувьцаа болгоод өгсөн ч байт юм. Ийм бай хэлбэрээр зөвхөн төмөр замч гэх юм бол хаалттай. Тэгэхгүйгээр зөвхөн хаалттай биш юм аа. Хин чин хувьцааг одоо авч болно. Тэг худалдаад авч болно гэдэг байдлаар бол байх юм бол нээлттэй компанийн хэлбэрт бол шилжинэ гэсэн үг. Энэ хинч дуртай хүн тэрийг компанийн үйл ажиллагаанд бол оролцоод хувьцааг нь аваад явж болно. За энэ хэлбэрийн бол ийм
нээлттэй хувьцаат компани хэлбэртэй нэг тээврийн компани явуулдаг. За ийм зарчмаар бол Солонгосын төмөр зам бол үйл ажиллагаа явуулдаг. За саяны ярьсан төмөр замын одоо энэ бүтцийн энэ өөрчлөлтийн юмнуудыг бол ерөнхийдөө бас энэ төмөр замын чиглэлээр одоо тий судалгаа явуулдаг. За энэ талаар сонирхдаг энэ хүмүүсийн бол одоо хамгийн их анхаарлаа хандуулдаг асуудал байдаг. За тийм учраас шүү дээ. Одоо альва хөгжлийн асуудал ярихдаа энэ бүх одоо төмөр замуудын энэ бүтцийн өөрчлөлтийн юмнуудыг бол бүгд бол судалж үздэг. За миний гарт энд байгаа энэ нэг материал байна л та. Энэ материал дээр юу вэ гэхээр ерөөсөө энэ Оросын улбооны улсын Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нэг энэ бүтцийн өөрчлөлтийг хийхдээ дэлхийн бусад бүх төмөр замуудын энэ явуулсан бүтцийн одоо өөрчлөлтийг бол судалсан байна. За энэ дээр бол судлаад одоо жишээлх юм бол тий одоо Англи улс төмөр замаа яаж өөрчлөж оролцсон тий. Тэгээ ямар үр дүнд хүрсэн. За энэ зөв сайн эрэг тал нь юу вэ? Сөрөг тал нь юу вэ? Ингээд бүх дэлхийн улс орнуудын төмөр замынх нь одоо тий явуулж ирсэн тэр бүтцийн өөрчлөлтүүдийн юмдыг судлаад ингээд ерөнхийн нэг том дүгнэлтэнд хүрсэн байна. За ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр ер нь бол яг төмөр замыг ингэж хөгжүүлэх ёстой гэд тогтцсон тийм одоо жор гэх юм уу тийм юм бол байхгүй юм байна. Байхгүй юм байна. Одоо саяны ерөнхийн нэг чиг хандлага би хэлсэн ш нь нөгөө дэд бүтэц хөдөлгөөлт хүн гэ тэр улс зөвхөн яг тэгжээж төмөр зам хөгжинэ гэсэн тэгж бол хэлж болохгүй юм байна. Улс их орон бүрд бол өөрийн гэсэн онцлог байна. Тодорхой хэмжээний онцлог байна тийм үү. Тэр онцлогоо харгалзаад тухайн одоо улс бол энэ төмөр замынхаа одоо бүтцийн энэ өөрчлөлтийн юмнуудыг бол одоо тэр хувьчлах асуудал олон нийтийн болох асуудал за дид бүтэц хөдөлгөөлт хүн салах тэрийгээ болохоор одоо хөндлөн салах гэж хэлээд байгаа. Хөндлөн байдлаар нэгэсэндээ одоо ингээд босоо байлаа гэж бодоход ерөнхийдөө тэр бүтцийн өөрчлөлтийн яг явуулж байгаа юугаар нь хөндлөн босоо гэж хоёр хувааж байгаа. За хөндлөн хуваалт гэдэг нь болохоор тодорхой хэсгийг одоо хувьчлахтай. Жишээлх юм бол одоо 1815 км төмөр зам байлаа гэхэд бид нар одоо дорнодын тэр хэсгээ ч юм уу за хувьч хилжүүлж ч гэдэг юм уу. Тэгэхээр нэг хавтгай байдлаар хувьчилж байна. Энэ хэсгээ ингэж чиш гэдэг юм уу. Энэ бүтцийн өөрчлөлтийг хавтгай гэж байгаа. А нөгөөх нь болохоор тэр босоо гэж байгаа. Босоо гэдэг нь болохоор тэр саний ярьсан тэр яг тэр салаан мөчрүүдийг тэгж хуваахгүйгээр төмөр замаа тэр доотлын дид бүтцийн хэсэг дээдлийн хөдөлгөөлтгөн буюу тээврийн хэсэг гэдэг байдлаар өөрчлөлтийг бол тэр босоо өөрчлөлт. Ерөнхийдөө ийм хоёр үндсэн хэлбэртэй. Тэгээд энэ хоёр хэлбэрийн бол одоо яг аль ч хэлбэрийг нь бол одоо ингэж тэх ёстой гэж бол одоо хэлэх боломжгүй юм. Тухайн улс эх орн бол өөртөө бол одоо өөртөө онцлогоос хамаарал энэ үйл ажиллагааг явуулах эрхлэх ёстой юм байна гэдэг. Ерөнхий дүгнэлт нь бол тийм юм байна лээ. Би энийг уншиж үзсэн. За тэгээд үйл ажиллагаа явуулт одоо ингээд энэ бүтцийн өөрчлөлт явуулсан олон улс орнд бол бас ингээд эрэг сөрөг олон юмуд гарч байгаа тий. За хамгийн ойрын жишээг бол би энэ ганц нэг жишээ хэлье. Сая бол ингээд Орос улбооны бас ингээд энэ чиглэлээр бүх одоо өөрийн туслах үйлдвэрүүдэд охин компани болгоод за тэгээд дид бүтцээ ерөнхийдөө авч үлдээд хамгийн эхлээд нийт одоо хөдөл бүрэлдэхүүнийхэн паркийн вагоны паркийг бол шууд хувьд шилжүүлж эхэлсэн. Хувьд шилжүүлсэн тий. За дараагийн алхмаа болохоор түүний парк бас тодорхой хэмжээний ачаа илгээж оператор компани болгоод ингээд өсөө өөрчлөлтөнд оруулъя гэд ингэж бол дараагийн үеийнхэнд төлөвлөсөн юм байлээ. Гэхдээ энэ судалгаа энэ юмнуудаас үзээд бол энийгээ бол төр зур харзанж байгаа юм байлээ. Нэг өсөндөө. Бас энэ бол яг ингэж явуулахад зөвөө буруу юу гэд. За яагаад гэвэл сая вагоны паркуудаа ингээд тодорхой компаниудад ингээд хуваарлаад өгсөн. Энэ дээр бол тодорхой бэрхшээлүүд гарсан. За ямар бэрхшээлүүд гарсан бэ гэхээр компаниуд бол вагон хувийнх болох юм бол яг одоо мэдээж хувийн одоо компани энэ үйл ажиллагааны хамгийн явуулах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх гол зорилго бол ашиг олох тийм үү. Тэгэхээр өндөр ашигтай тэр ачааг л тэд нар тээвэрлэх сонирхолтой. Бага ачаа, бага орлоготой тийм ачааг бол тээвэрлэх сонирхолтой. Тэгэхээр төмөр зам чинь нэг талаасаа за ер нь аль ч улс оронд бол бизнесийн бас үйл ажиллагаанаас гадна нийгмийн өмнө хүлээсэн тодорхой хариуцлага байдаг. Тэр ачаа ашигтай ч вэ ашиггүй ч вэ тэрийг тээвэрлэх нь тухайн улс их орны бас
амин чухал ийм хэрэгцээ байдаг. За ингээд Буганы паркуудыг бол авснаар нөгөө нэг яг одоо нүүрс мүрс гэдэг манай төмөр замын хувьд бол энэ жишээ бол та бүхэнд бол танил байгаа. Яагаад гэх юм бол манай нийт одоо ачаа тээврийн маань гол юуг бол дотоодын нүүрсний тээвэр эзэлдэг. За нүүрсний тээврийн бол тарифыг бол за зөвхөн нүүрсний тээврийн тариф биш. Ер нь бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа тодорхой тий үн тарифыг бол засгийн газраас бол бас тодорхой хэмжээр хяндаг, барьдаг тийм. Тийм учраас бид нар үн тарифыг дураараа дэш доош нь хөдлөх боломжгүй байдаг. Тэгээд нүүрсний тээвэр маань бол алдагдaltaа гэж ярьдгийг бол та бүхэн мэдэх бах. Энэ бол манай ачаа тээврийн бол бас гол хувийг эзэлдэг. За хоёрдугаарт бол зөрчил тээвэр тийм ээ. Тодорхой хэмжээний алдагдaltaа гэсэн хэдий ч бид бол нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хувьд бол энэ үйл ажиллагааг ногоон дээрээ үрээд аваа явдаг. За энэ үйл ажиллагаанд нь бол энэ бэлгшэл өвшөж эхэлсэн. Хувийн одоо Буганы паркт томоохон компаниуд бол тэр одоо ашиггүй тээврийг хийхгүй болж эхэлсэн. Ингээд эхлэхээр мэдээж бол одоо тодорхой нүүрстэй очих газараа очиод тэр халаалт хийхтэй цэцэрлэг ингээд янз янзын тэр аслагдмал байгаа ашигын төлөө ашиг харж хийхээргүй тэр газруудад бол тэр ачаа бараа хүрэлцэхгүй болоо тий. Тэгээд энэ Буганы хүрэлцээ байхгүй болоод тэрийг хийхгүй болоод тэгээ буцаад бол тодорхой хэмжээний бас Буганы паркийг бол өөрийн мэдлэлд авч үлдээд энэ тээврийг явуулах ёстой байна гэдэг. Ийм шийдэлт бол хүрсэн одоо ийм жишээ байна. Тэгэхээр бол одоо энэ бусад одоо улс орнуудын бас алдсан онсон юм тий. Манай төмөр замын хөгжлийн чиг хандлагын юмд бас сургамжтай бид энийг бол бас ингээд судалж мэдчих хэвээр гэдэг үгнээс бол энэ чиг хандлагыг би ярьсан юм.